Сайн бацхан бүгдэнд нь энэ өдрийн мэнд төрхий өвчгөн танилцуулгахыг. За одоо би софт руугаа ороод арбитраж дашборд төдөлөд дараад ямар спред байгааг үзье. За надад бол одоо биткойн еврогийн хостел байна. Тэгээд шууд захиалга өгсөн байгаа XMO Kraken хоёрын хооронд. За миний даалгавар бол юун түрүүнд XMO дээр биткойн байх ёстой. Kraken дээр евро байх ёстой. За ийм байхад болчих байна. XMO дээр бол биткойн хямдхан байдаг. За арбитраж арилжаа хийсний дараа ийм 8 захиалга өгсөн байна. Хийгдсэн байна. 6 сарын 10 1 2 3 4 5 6 7 ингээд 7 8 одоо гүйлгээний захиалга хийгдсэн байна. Тэнд харагдаж байна 8 гээд. За одоо дараагийн видеон дээр бол биднээс энэ захиалга яаж хаагдах уу, хаагдсан талаар үзүүлэх болно. Бүх захиалгын хийгдсэний дараа биднээс энэ еврогоо оръё. Тэгэд арилжааны түүх рүүгээ орно. За ингээд харахаар ямар захиалгууд тавигдсан харагдаж байна. Тэгсэн дээр. За өнөөдөр бол 6 сарын 10-нд бол худалдах захиалга хийгдсэн бол XMO дээр зарагдах хэрэгтэй, Kraken дээр авах гэдэг иймэрхүү захиалгууд байгаа. Наривчилж харах юм бол XMO дээр надад одоогоор яг 8 захиалга бол арилжаалагд ингээд тавигдсан байна. За биткойн 7426, 7418 байхад энэ автоматар бүгдээрээ хийгдэнэ. Зарагдана гэсэн үг. За одоо Kraken дээр болохоор харахаар захиалгаа харахаар за ингээд биткойноос еврогоор аавна гэсэн юм ханштай тийм хямдхан байгаа. За яг энэ ханшин дээр ирэнгүүт ингээд захиалга биелэгдэж эхэлнэ гэсэн үг. За бас өнөөдөр ямар мэдээлэл нэмэх вэ гэхээр энэ захиалга тавигдсны дараа шууд энэ миний захиалгууд бол хаагдаж эхэлдэг байгаа. За ингээд наривчлаад харъя. XMO дээр харъя. Зарах захиалгууд байна тийм ээ. Биткойн еврогийн хостелтой. За яагаад гэвэл програм бол эхлээд үнэтэй зараад дараа нь хямдхан худалдаж авах гэсэн юм үйлдэл хийдэг учраас. За Kraken дээр бол миний бүх захиалгууд бол хаагдсан байна тийм үнэтэй зарагдсан байна. За 6 сарын 7-ных нь ингээд ханш бол дээшилсэн байгаа. Ингээд яг энэ ханш хэрэгтээр зарагдсан гэсэн үг. За өөр бас индикаторыг бол ашиглаж болно. За одоо Litecoin-ыг ингээд аваад үзье. За жишээ нь над дээр Litecoin-ээс бол ингээд зарчих нь байна. Зүү зааж. За тэнд бол аавна. Энд бол худалдана гэсэн үг. Одоо бол зөрөгтэйгээр зарж болох нь. Тэгээд 2% ашиг хийгээд зарчих боломжтой. За ингээд цаашаа үргэлжилж иймэрхүү богинохон бичлэгүүдийг хийх болно. За видеоны үргэлжлэл дээр биднээс үзүүлье. Ярий. За энэ хаагдсан захиалгууд байна. Хизээ заагдсан гэдэг он сартаа дүнтэйгээ хэдэн долларын ашиг олсон 100% ингээд хаагдсан тийм ингээд наривчилж үзэх юм бол тухайн захиалгыг хэдэн үйлдэл хийж зарагдсан харагдаж байна XMO дээр ингээд 87.4. За буцаагаад 86.68-аар худалдаж авсан гэсэн. Kraken дээр 80.92-оор зараад Kraken дээр $80.2 авсан гэсэн үг. За иймэрхүү
гүйлгээ арилж байгаа бол нэлээд хийгдсэн байна тийм ээ. За ингээд 10-нд бол бүх захиалгууд 100% хаагдсан байна. Бүх захиалгууд хаагдсан гэсэн үг. За 12-нд бол бас хаагдсан захиалгууд харагдж байна 100%. 13 байна, 16 байна. За зарим нь бол 50% та хаагдаагүй байна тий. За өнөөдөр гэхэд чинь 17 дээр 50 гэдэг ингээд хаагдаагүй захиалгууд байна. За тэгэхээр ингээд иймэрхүү бичлэг танилцуулгыг бол цаашд хийгдэх болно. Тэгээд манай энэ видео сүргэмд бүртгэгдээд тэмдэглээрэй. За ингээд ухаалаг арбитраж софтын талаар мэдээлээ баяр таа.